Сайн байцгаана үзэгчдээ та бүхэндээ амжилт бүтээл ундарсан цоо шинэхэн 7 хоногийн мэндийг айлчлан мэдчилж байна. 7 хоног бүрийн сандгой тоотоо өдрүүдэд буюу даваа сав баасан гаригуудын 17 цаг 30 минутанд үзэгч та бүхэндээ хүрдэг. Монголын хамгийн өндөр хонжиртой үндэсний латрын ээлжид тохирол үзэгч та бүхний хүртэл болоход бэлэн болсон байна. Мэдээж энэ цаг мөчид Icon CGM болон бидний үндэсний латрын аль биесны Facebook хуудасаар хүлээн авч үзэж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Миний дэргэд 4D-ийн 1 2 3 дугаар зэрэгийн тохирлоод олон 6D 642 гэсэн тоглолтод үзэгч та бүхнийхээ дундаас Ангуудад тодруулахаар хүлээж байна. Ингээд энэ цагийнхаа хамгийн ихний тохирол болох 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлоос уламжил ясаар өнөөдрийнхөө тохирлыг эхлэхэд бэлэн болсныг үзэгч та бүхэндээ дуулгаж байна. Та бүхэн маань хэрхэн тохиролд маань оролцохоо мэдэхгүй байгаа бол өөртөө хамгийн ойрхон байрлаж байгаа манай тасалбар борлуулах цэгүүдээс тасалбараа худалдан авч тоглох хуудас бүгснээр оролцох боломжтой болсон юм шиг. Түүнээс та бүхний маань илгээж байгаа 4 оронтой болон 6 оронтой тоонууд ямар ч хүчингүй гэдгийг дахин сануулад өнөөдрийнхөө 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлоо эхлэе. Ингээд уламжил ясаараа үзэгч та бүхэндээ өнөөдрийнхөө дүрмийг танилцуулъя. Тэгэхээр шилэн харганд маань тгээс 9 хүртэлх цибер бүхий 40 ширхэг бөмбөлийг байрлуулсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол нэг оронтой тоонууд маань 4 удаа давхцнаар шилэн харганд 40 ширхэг бөмбөлийг бий болгосон. За эндээс санамсруугаар 4 бөмбөлөг гарч ирэх болон тэрхүү 4 бөмбөлийг үзэгч та яг дарааллын дагуу дөрвөлэн зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бодцоогоо 500 дахь үсгэж авах боломжийн эзэн болох юм. Та 4D дээр маань хамгийн багадаа 500 төгрөгийн боцоо тааж тоглох боломжтой байдаг. Ингээд 4D-ийн 3 дугаар зэргийн тохирол өөрийн тавьсан бодцоогоо 500 дахин үсгэж авах боломжийн эзэн ямар дөрвөн тоог бүгэлсэн байх шаардлагатай байг одоо бүгдээрээ хамтдаа харцгаая. Ингээд та бүхэндээ амжилт хүсье. Шилэн харганд маань 40 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгааг үзэгч та бүхэн харж байна. Эндээс санамсруугаар 4 бөмбөлөг гарч ирэх болно. За ингээд эхний бөмбөлөгний дугаар 4 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Эхний бөмбөлөгний дугаар 4. Эхний бөмбөлөгний дугаар 4. Одоо 2 дахь бөмбөлөг гарч ирэх болно. 2 дахь бөмбөлөгний дугаар мөн 4 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За 4 гэсэн 2 бөмбөлөг одоогоор шилэн харгнаас маань гарч ирсэн байгаа. 44 гэсэн бөмбөлөг гарч ирсэн хостой. За 3 дахь бөмбөлийг харцгаая. 3 дахь бөмбөлөгний дугаар 2. 3 дахь бөмбөлөгний дугаар 2. 2 гэсэн 3 бөмбөлөг гарч ирсэн байгаа. 4 дахь бөмбөлөгний дугаар 6 гэсэн тоонууд гарч ирсэн байна. За өнөөдрийн 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлын маань сүүлчийн бөмбөлөгний дугаар 6 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За ингэснээр 4 4 2 6 4 4 2 6 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн байна. Үзэгч та бүхэн энэхүү 4 бөмбөлийг яг дарааллынхаа дагуу дөрвөлэн зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан боцоогоо 500 дахин өсгөж авч байгаа юм байна. Энэ бол 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлолоо та бүхэндээ баяр хүргэе. Өргөжлөлтөнд 4D тоглож байгаа үзэгчдийн маань 2 дахь боломж 4D-ийн 2 дугаар зэргийн тохирлыг одоо явуулах гэж байна. За дөрмийн хувьд тоглолтууд маань адилхан боловч үзэгч та бүхэндээ дахин дөрмийг нэг сануулъя. Шилэн харганд маань тгээс 9 хүртэлх цибер бүхий 4 удаа давхцсан 40 ширхэг бөмбөлөг байрласан. За өөрөөр хэлэх юм бол эдгээр тгээс 9 хүртэлх тоонууд маань 4 удаа давхцсан байгаа гэдэг үзэгч та дахин сайн санаж аваарай. Эндээс санамсруугаар 4 бөмбөлөг гарч ирэх болно. Тэрхүү 4 бөмбөлийг үзэгч та яг дарааллын дагуу мөн дөрвөлэн тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан боцоогоо 1000 дахин өсгөж авах боломжтой. 1000 шүү үзэгчтэй. За өмнөх нь 500 байсан бол одоо та тавьсан боцоогоо 1000 дахин өсгөж авах боломжтой. За түүний тулд та ямар дөрвөн тоо бүлсэн байх ёстой вэ? Одоо бүгдээрээ харцгаа. Шилэн харгнаас маань санамсруугаар 4 бөмбөлөг гарч ирэх болно. Та бүхэндээ амжилт хүсье. За шилэн харганд маань мөн адилхан 40 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгаа. Эндээс санамсруугаар 4 бөмбөлөг гарч ирэх болно. За эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 6 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Эхний бөмбөлөгний дугаар 6. Одоо 2 дахь бөмбөлөг гарч ирэх болно. 2 дахь бөмбөлөгний дугаар 8. 2 дахь бөмбөлөгний дугаар 8. За 6 8 гэсэн 2 бөмбөлөг гарч ирсэн. За 3 дахь бөмбөлөг маань бараг гараад ирчихсэн байна да. 3 дахь бөмбөлөгний дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. 5 гэсэн бөмбөлөг их зүтгэсээр агаад гарч ирсэн. Магадгүй ацны тодруулж явж болох юм. 6 8 5 гэсэн 3 бөмбөлөг гарч ирсэн бол 6D-ийн 2 дугаар зэргийн тохирлын маань сүүлчийн бөмбөлөгний дугаар за 8 гэсэн бөмбөлөг гарч ирж байгаа юм байна. За ингэснээр шилэн харгнаас маань 6 8 5 8 6 8
5, 8 гэсэн дөрвөн бөмбөлөг гарч ирсэн байна. За энэ тооны хувьд магадгүй 68, 58 гэсэн машины дугаартай, утасны дугаартай хин нэгэн аздан өнөөдөр тодорч явж болох юм. 6, 8, 5, 8 гэсэн дөрвөн бөмбөлөг дөрүүдийн 2 дугаар зэргийн тохирол дээр мань тун санамсаргүйгээр гарч ирсэн шүү үзэгчтэй. Тэгэхээр та бүхэн энэхүү дөрвөн бөмбөлийг дөрвөлнгийн яг дарааллын дагуу зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бодцоогоо 1000 дахин өсгөж авч байгаа юм. Энэ бол дөрүүдийг тоглож байгаа үзэгчтэй маань 2 дахь боломж байсан бол одоо дөрүүдийн 1-р зэргийн тохиолыг явуулах гэж байна. Тэгэхээр шилэн хоргонд маань мөн адилхан 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа үзэгч та бүхэн харж байна. Тэгээс 9 хүртэлх цифр бүхий 4 удаа давхцсан 40 ширхэг бөмбөлөг маань бүрэн байгааг үзэгч та бүхэн харж байна. За энэ санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх болно. Тэрхүү 4 бөмбөлийг үзэгч та мөн адилхан яг дарааллын дагуу дөрвөлнгийн тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бодцоогоо 2000 дахин өсгөж авах боломжтой. Энэ бол дөрүүдийн 1-р зэргийн тохирол дөрүүдийг тоглож байгаа үзэгчдийн маань сүүлчийн боломж байгаа. Тэгэхээр дөрүүдийн дээр маань бол үзэгчтэй хамгийн багадаа 500 төгрөгийн боцоо тавиад тоглох боломжтой гэдгийг түрүүн хэлсэн. За ингээд өнөөдрийн дөрүүдийн хамгийн өндөр хонжирыг хэн авахыг хамтдаа харцгаая. Үзэгч та бүхэн эндээс 40 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүй гарч ирэх дөрвөн бөмбөлийг дөрвөлнгийн зөв тааж чадсанаар азтан болох боломжтой юм. Ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлгийн дугаар тэг гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Эхний бөмбөлгийн дугаар тэг. Эхний бөмбөлгийн дугаар тэг. Одоо 2 дахь бөмбөлөг гарч ирнэ. 2 дахь бөмбөлгийн дугаар 2. 2 дахь бөмбөлгийн маань дугаар 2 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Тэг 2 гэсэн бөмбөлөг нь шилэн харганаас гарч ирсэн байгаа. За дараагийн бөмбөлгийн дугаар тэг гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Тэг 2 тэг гэсэн бөмбөлгнүүд гарч ирж байна. За сүүлчийн бөмбөлгийг хамтдаа харцгаая. 4 дахь бөмбөлөг дөрүүдийн 1-р зэргийн тохирлын маань азтыг тодруулж байгаа сүүлчийн бөмбөлгийн дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. За ингээд дөрүүдийн 1-р зэргийн тохирлын маань азтыг тодруулсан сүүлчийн бөмбөлгийн дугаар тэг. Ингэснээр шилэн хоргоноос тэг 2 тэг 9 тэг 2 тэг 9 гэсэн дөрвөн бөмбөлөг санамсаргүйгээр гарч ирсэн байна. Үзэгч та энэхүү дөрвөн бөмбөлийг яг дарааллын дагуу зөв таасан бол азтан болох боломжтой юм. Тэг 2 тэг 9 гэхээр за магадгүй 2 дугаар сарын 9-нд төрсэн нэгэн азтан өөрийнхөө төрсөн өдрөөр өнөөдрийн дөрүүдийн 1-р зэргийн тохирол дээр бас азтан болсон байж болох юм. Ягаад гэвэл өмнө нь яг миний санаж байгаагаар бас 07011 гэсэн төрсөн өдрөөрөө тоо бичээд бас азтан болж исэн тохиолдол байдаг. Тэгвэл магадгүй тэг 2 тэг 9 гэсэн бөмбөлгийг бол та зөв тааж чадсанаар азтан болсон байх магадлалтай юм. Ингээд өнөөдрийн маань дөрүүдийн тохирол дээр манаас их хостоонууд их гарч ирсэн. За 4-ийн тоо 2 удаа гарч ирсэн байна. 8-ийн тоо мөн 2 удаа гарч ирсэн. За тэгвэл энэ дээрээс тэгийн тоо 2 удаа гарч ирсэн байна. Тэгэхээр өнөөдрийн дөрүүдээс маань зайлшгүй азтан төрсөн гэдэг итгэлтэй байна. Магадгүй бүгдээрээ 5 гаргийн дугаараар бас азтантай ч уулзаж магадгүй тэг 2 тэг 9 гэсэн дуунаад гарч ирсэн байгаа юм шүү. За ингээд дөрүүдийг тоглосон үзэгч та бүхэндээ баярлалаа. Өргөжлөлтөн бүгдээрээ одоо 6 дийг тоглож байгаа үзэгчдийн хүлээлтийг тайлаад өнөөдрийнхөө 6 дэх тохирлыг явуулах болно. За дөрмийн хувьд шилэн хоргонд маань тэгээс 9 хүртэлх цифр бүхий дараалсан 60 ширхэг бөмбөлийг байрлуулсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг оронтой тоонууд маань одоо 6 удаа давхцсан байгаа юм. 6 удаа давхсан шилэн хоргонд 60 ширхэг бөмбөлийг бий болгосон. Эндээс санамсаргүйгээр 6 бөмбөлөг гарч ирэх болно. За энэхүү 6 бөмбөлийг үзэгчтэй дарааллынх нь хувьд урдаас нь болон хойноос нь зөв тааж чадсан тохиолдолд 1500 төгрөгнөөс эхлээд 50 сая төгрөгийн азтан болох боломжтой юм. За та ямар тохиолдолд 1500 ямар тохиолдолд 50 сая төгрөг хожихаа сайн мэдэхгүй байгаа л та дарааллынхнууд урдаас нь болон хойноос нь 2 бөмбөлөг таавал 1500, 3 бөмбөлөг тааж чадвал 150,000 төгрөг, 4 бөмбөлөг бол 150,000 төгрөг, 5 бөмбөлөг бол сая 500,000 төгрөг хожих боломжтой. За харин 6 бөмбөлгөө зургуулынгийн тааж чадсан тохиолдолд та 50 сая төгрөгийг 6 дэх тохирлоос маань хожих боломжтой гэдэг юм. Ингээд 6 дэх тоглож байгаа үзэгч та бүхэндээ амжилт хүсээд өнөөдрийнхөө тохирлыг өргөжлүүлье. Шилэн хоргонд маань одоо 60 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгааг үзэгч та бүхэн маань харж байна. Эндээс санамсаргүйгээр 6 бөмбөлөг гарч ирэх болно. За ингээд эхний бөмбөлгний дугаар 8. Эхний бөмбөлгний дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 6 бөмбөлөг санамсаргүйгээр гарч ирэх болно. Дараагийн хувьд та урдаас нь болон хойноос нь таах ёстой гэдгийг дахин сануулъя. За дараагийн бөмбөлгний дугаар 3 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 2 дахь бөмбөлгийн дугаар 3. 8, 3 гэсэн 2 бөмбөлөг шилэн хоргоноос маань гарч ирсэн. За дараагийн бөмбөлөг буюу 3 дахь бөмбөлгийн дугаар 9.
бөмбөлгөний дугаар 9. За үзэгчтэй илүү сайн тод харагдуулахын тулд би бөмбөлгөнүүдийг эргүүлээд байгаа. 8 3 гэсэн 2 бөмбөлийг таасан бол 1500 төгрөг. 3 бөмбөлгөө тааж чадсан бол 15000 төгрөг. За ингээд 4 дахь бөмбөлөг гарч ирсэн. 4 дахь бөмбөлгөний дугаар 6 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 6 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. Энэхүү 4 бөмбөлийг та зөв тааж чадсан бол 150,000 төгрөгийн азтан болж байгаа. За 5 дахь бөмбөлгөний дугаар 2 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 5 дахь бөмбөлгөний дугаар 2. Бөмбөлгөний дугаар 2 гэсэн бөмбөлөг гарч ирсэн шүү үзэгчтэй. Энэ 5 бөмбөлийг та урдаас нь дараалалаар нь таасан бол сая 500,000 төгрөгийн азтан болж байгаа. За ингээд 50 сая төгрөгийн азтны тодруулж байгаа сүүлчийн 6 дахь бөмбөлгөний дугаар 1 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. За сүүлчийн бөмбөлгөний дугаар 1 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. За ингэснээр шилэн хоргоноос маань 8 3 9 6 2 1. За давтаж хэлье. 8 3 9 6 2 1 гэсэн 6 бөмбөлөг гарч ирсэн байна. Үзэгчтэй энэхүү 6 бөмбөлийг дарааллынх нь хувьд урдаас нь болон хойноос нь зөв тааж чадсан тохиолдолд 1500 төгрөгнөөс эхлээд 50 сая төгрөгийн азтан болох боломжтой ясныг түрүүн та бүхэндээ хэлсэн. Магадгүй эндээс маань азтан төрсөн бол танд баяр хүргэе нь бол 6D тохирууллаа. Үргэлжлүүлэн та бүхнийхээ өмнө одоо би 642 тохирлыг явуулах гэж байна. 642 тохирлын маань хувьд талаас нийтлэг сайхан боломжууд ихтэй байдгийг үзэгч та бүхэндээ эхлээд дурдъя. Ингээд 642 тохирол дээрээс маань үзэгчтэй хамгийн ихтэй 120 сая төгрөгийг хожих боломжтой байдаг юм. За түүний тулд та яах вэ гэхээр шилэн хоргонд маань 1-ээс 42 хүрлэх цифр бүхий 42 ширхэг бөмбөлгийг байрлуулсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол нэг бөмбөлөг ердөө 1 байгаа гэдэг үзэгчтэй санах хэрэгтэй юм. 42 ширхэг бөмбөлгнөөс маань санамсаргүйгээр гарч ирэх үндсэн 6 бөмбөлгийг үзэгч та дараалал огт харгалзахгүйгээр дараалал хамаарахгүйгээр гэсэн үг шүү. Та зургуулын тааж чадсан тохиолдолд хамгийн өндөр хонжир буюу 120 сая төгрөгийг хожих боломжтой. За дараагийн нэг боломж бол бонус бөмбөлөг байдаг. Бонус бөмбөлөгний тусламжтайгаар үзэгчтэй 4 5 6 бөмбөлгийг нийлүүлээд тааж чадсан тохиолдолд та 10,000 төгрөг, 300,000 төгрөг, 12 сая төгрөгүүдийг 642 тохирол дээрээс маань хожих боломжтой байдаг. За дараалал огт хамаарахгүй гэдэг бол бас нэг боломж. 7 дахь бөмбөлөг буюу бонус бөмбөлөг бас таны бас нэг боломж болно. Ингээд 642 тохирлыг тоглож байгаа үзэгч та бүхэндээ амжилт хүсээд өнөөдрийнхээ хамгийн сүүлийн тохирлыг явуулцгаая. Шилэн хоргонд маань нэг цифр ердөө нэг л удаа байгаа 42 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. За өөрөөр хэлбэл нийтдээ 42 ширхэг бөмбөлөг байгаа гэж та ойлгож болох юм. За эндээс санамсаргүйгээр 7 бөмбөлөг гарч ирнэ. Үндсэн 6 бөмбөлийг таах хэрэгтэй байгаа. За эхний бөмбөлөгийн дугаар 29. Эхний бөмбөлөгийн дугаар 29. Үндсэн 6 бөмбөлийг дараалал огт харгалзахгүйгээр зөв тааж чадсанаар та 120 сая төгрөгийн азтан болох боломжтой. За дараагийн бөмбөлөгний маань дугаар 41 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 2 дахь бөмбөлөгний дугаар 41. Гурав дахь бөмбөлөгний дугаар 4. Гурав дахь бөмбөлөгний дугаар 4. (29 41 4) гэсэн 3 бөмбөлөг шилэн хоргоноос маань гарч ирсэн байгаа. За 4 дахь бөмбөлөгний дугаар 24. Үндсэн 6 дахь бөмбөлгнөөс маань гарч ирэх 4 дахь бөмбөлөг маань 24 гэсэн бөмбөлөг байна. За 5 дахь бөмбөлгний дугаар 12. 5 дахь бөмбөлгний дугаар 12. бөмбөлөгний дугаар 12. Ингээд үндсэн 6 дахь бөмбөлөг гарч ирсэн. Үндсэн 6 дахь бөмбөлөгний дугаар 28. Үндсэн 6 дахь бөмбөлөгний дугаар 28. Одоо харин бонус бөмбөлөг гарч ирэх болно. Бонус бөмбөлөгний дугаар 34 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Өнөөдрийн тоглолтын бонус бөмбөлөгний дугаар 34 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Ингээд эхлээд үзэгч та бүхэндээ 642 тохирлынхаа үндсэн 6 бөмбөлгийг гарч ирсэн дараалалаар нь танилцуулъя. 29, 41, 4, 24, 12, 28. Давтаж хэлье. 29, 41, 4, 24, 12, 28 гэсэн үндсэн 6 бөмбөлгийг үзэгч та дараалал огт харгалзахгүйгээр зөв тааж чадсан бол 120 сая төгрөгийн азтан болж байгаа юм. За харин өнөөдрийн тоглолтын бонус бөмбөлөг буюу таны 10,300
300 мянга 12 сая төгрөгийг хожиходтой тасалж байгаа сүүлчийн бөмбөлөгний дугаар 34 гэсэн бөмбөлөг шилэн харганаас маань гарч ирсэн. Бонус бөмбөлөгний дугаар 34. За ингээд өнөөдрийнхөө тохирлыг үзэгч та бүхэндээ тун амжилттайгаар хүргэлээ. Өнөөдөр бүгдээрээ бас 4D, 6D, 642 гэсэн тохирлуудын азнуудыг хамтдаа тодруулж дуслаа. Бидэнтэй хамтдаа исэн эрхэм үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн тохирол мэдээж лав гарагийн 17 цаг 30 минутанд icon цэгийн болон үндэсний литрэн албан ёсны Facebook хуудасаар та бүхэндээ хүрэх болно. Та бүхэн тохиролтой хэрхэн оролцохоо мэдэхгүй байгаа бол тасалбар борлуулж байгаа манай борлуулалтын цэгүүдээс тоглох хугацаа авч бүгснээр оролцох боломжтой гэдэг юм шүү. Тохирол мэдээж яг 7 хоногийн сондгоо татаа өдрүүдэд боёо даваа лав баасан гаригуудад үзэгч та бүхэндээ уламжлал ясаараа хүрэх болно. Ингээд бидэнтэй хамтдаа исэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Та бүхний мигмар гарагийн ажил үйлс өдрөг бүтэмжтэй халтгаа. Ингээд түр баяртай.